Facebook маань үздэг дагдаг бүх үзэгчдийнхээ яг энэ мөчийн амгалангийн айлтгыг би Дава коуч Денвер хотоос отгой коуч маань Эрдэнэтэйс үлээ ханаас үлээ Эрдэнэтэйс. Эрдэнэтэйс оролцож байна. Манай Нара Томсон багшийн топ коучинг академийн гайхалтай олон коуч нарын маань нэг отгой коучгээ би энэ амар амгалан гэр бүл подкастын 28 дахь дугаараар гадаа гарч ир гэрт орж им гэдэг сэдвээр ярилцахаар бэлтгэсэн байгаа. За та өдрөө сайхан өнгөрөөж байна уу? Өдөр болж байгаа шүү дээ, тэ? Баярлалаа Дог өчтөө өөрийнхөө энэ амар амгалан гэр бүл гэдэг подкастнда намайг одоо дараагийн удаа тий бас урьнаа гэсэн нараа амлалтандаа хүрээд урьсан. За тэгэхээр таньда үнэхээр их баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн бит хоёрын яриа тий гэрт орж им гадаа гарч ир. Гэхдээ энэ зөвхөн эмэгтэй хүнтэй холбоотой биш. Тий ер нь хүмүүс яагаад ингэж амьдэрдэг юм бэ? Хань ижилтэйгээ тэгээ хамтран амьдардаг байж ич тэг ингээд гэр бүл үүсгэсэн байж ич яагаад юм ганцаараа юм шиг амьдардаг юм бэ гэдэг талаар ярилцъя гэд бид хоёр маань тий бас ярилцсан байгаа. Тийм учраас ингээд өнөөдрийн яг энэ цаг мөчид та нартайгаа уулзж байна. Тэгэхээр магадгүй та өөрөө ийм байгаа бол тий магадгүй эсвэл ойр дотны чи хэн нэгэн ийм байгаа бол энэ видеог тий шеэрлээд цааш нь түгээгээд өгөөрэй. Баярлаа. За баярлалаа. Уучлаарай би нэг ханиад таны вирус авчаад вирусаа салахгүй ингээд ханиалгад их удаж байгаа юм. Тэгээд юмыг ээж өгдөгөө дунд нь ханиалгад ээж магадгүй шүү. Тэгвэл намайг өршөөгөөрэй. Би тэгтээ микрофоноо хааж агаад ханиалгахыг бодно. За тэгээд отгой коучсаа асууя. Ер нь хүн яагаад ингээд гадаа гарч гэрт орж им гэдэг чинь ер нь бол нэг ганцаарцсан бүх юм ганцаараа хийждэг хүний л тухай ярих гээд байна л да. Тэгэхээр хүн одоо ер нь яагаад ийм болчтой юм болоо тэр тухай ярилцаж эхлэх үү? Баярлалаа. Бид нар ерөөсөө анх хүнтэй суухдаа те гэр бүл болохдоо одоо хань ижилтэй болохдоо ингээл хамтран амьдрнаа. Ингээл өстэй хань ижилтэйгээ гоё ингээл амьдралыг зохионоо. Хоёулаа ингээд өстэй айл айл талаасаа зүтгэнэ гэл одоо ингээл хайр сэтгэлтэй би ч энэ хайртай тэр ч надад хайртай гэл ингээд сууж байгаа штэ те. Гэтэл яг нэг хэсэг хугацааны дараа юу болдог вэ гэхээр би бинийгээ сонсож ойлголцож чадахгүй явсаар байгаад сүүлдээ ингээд нөгөө энд юу ч хэлээд нэмэргүй гэдэг нэг тэр зүйл рүү очдог. Тэгэхээр нөгөө нэг хэрэлдэж байхын оронд те сквал бол одоо энэ хүнийг уурлуулж байхын оронд ч гэдэг юм уу те сквал бол за ингээд уус намайг тоодохгүй юм чинь ч гэдэг юм уу ингээд өөрөө л бүгдийг зохицуулъя гэдэг энэ систем рүү ороод байгаа байхгүй юу. Ийм үед л яг тэр нөгөө нэг гэрт ороод те эмэгтэй хүн бол эмэгтэй хүнийхээ ажлыг хийгээл гараад эр хүний ажил хийгээл те ингээл нэг бүх зүйлийг зохицуулаад гүгээд байдаг. Нэг ёсондоо нэг дээвэр дор хоёр өөр амьдрал яваад эхэлж байгаа. Энэ зүйлийг л те яриад байгаа. Тэгэхээр энэ зүйл одоо ингээ эргээ харах юм бол ингээл аюу олон хүмүүс салмаар байна, салах юмсан. Энэ хүн өстой би ямар хүнтэй суучваа өстой тий. Энэ хүн ч өстой миний ботсон шиг хүн биш байсан байна. Өстой энэ миний алдаа малдаа гэл ингээл бодоо явж байгаа шүү дээ тий. Гэтэл яг үнэндээ эн чинь яг тэр хүн одоо нэг тийм алдаадач биш, таач нэг тийм алдаа гаргацсандаач биш байна тий. Юунд вэ гэхээр анханасаа би биентэйгээ ярилцаж ойлголцож сураагүй байгаатай л холбоотой байгаа юм. Тэгэхээр энэ зүйл юунаас үүддэг вэ гэдэг тухай өнөөдөр ярих гэж бодож байна. Тэгэхээр та нар маань бас тэ нөхөртөөгөө их нэртэйгээ хэр ярилцдаг вэ? Ер нь асуудал болоход яаж шийддэг юм бэ? Тэнд нь орхичдаг юм уу? Эсвэл одоо над хамаагүй гэдээ явчихдаг юм уу? Тэ ер нь бол ингээд ярилцаа шийдчихдэг юм уу? Яадаг юм гэдэг зүйлийг л бодох хэрэгтэй байхаа гэж бодож байна. Миний бодлоор бол нөгөө эцэг эхүүд нь хүүхдүүдэд бага байхад нь сайн ярилцаж сэтгэл одоо бодол мэдрэмж бүгдээрийн асууж ярилцаж ойлголцож тэгж сургаагүйгээс болоод хүмүүс хоорондоо ярилцаж чадахгүй. Тэгээ бас хүүхдүүдийнхээ их ярьж байгаа юмыг эцэг эхүүд нь ингээд сонсож сураагүй тийм учраас маш олон хүмүүс ярьж сураагүй, сонсож сураагүй байдаг. Тэрнээс бас үүдэлтэй байх. Одоо эн чинь энэний цаана бол нөгөө хүүхэд насны траума бас явж байгаа гэсэн үг үстэй тийм ээ. Яг үнэн тий. Энэ бол яалтчгүй травматай холбоотой байна тий. Ер нь бол ингээд хүн чинь зуршлын амьтан шүү дээ тий. Нэг бол тэр зүйлүүдээс ингээд шархалчаад байна. Тэ тэр нь сэдрээд байна. Нэг бол одоо хүн чинь нөгөө хар багасаа тэ тэрийг ингээд харсан юмал дуурайна штэ тэ. Тэрийг ингээ үйлцээр агаад одоо яг тэр зүйлдээ ингээд тухтай болчоод байна тэ. Гэтэл одоо ингээд бодъё л доо. Хит хитэг хүнээс би нөгөө та нөхөртөөгөө яаж ярилцдаг вэ? Ер нь чамайг ярилцъя гэхээр нөхөр чинь одоо ямар хариу үзүүлдэг юм бэ гэд ингээ зүгээр ингээ сонирхоод ингээд асуухтал тэ 10 хүн хариулахад л тэрний 8 нь ингээ ярилцдаггүй. Би ч одоо дуурхаа байсан. Одоо би ч тоохоо байсан.
Би бас ярилцъя гэдэг хаач болсон. Би бас хам босгочихсон. Тэ тэр хүн одоо бас мэдхгүй тэгэл угаасаа ямар намайг тоохош гэл тэ. За тэгэхээр энэ нэг хідэн жишээнүүдийг ярьчихсан бодод ингээд юун трама тэ юун шарах марахтай холбоотой болоо явчваа гэд энэ одоо аяга тодорхой болгох. Тэгэхээр энэ нэг хідэн хүмүүсийн хариулсан зүйл тэ. Миний яриаг ерөөсө гүйцэд сонсдгоо манайд Мгм. гэсэн байна. Тэгэхээр эн чинь яаж нэхэр шархан сэтэрж байна. Таны ярьж байгаа зүйл тэр хүн эмзэглэж байгаа ч юм уу, эсвэл бодод маш их ууранд хүрж байгаа ч юм уу те. Тэр хүнд нэг юм тааламжгүй тэр нэг юм бага насны шарахыг нь сэдрээгээд байна гэсэн үг байхгүй. Тийм учраас тэр яриа гүйцэд сонсох боломжгүй, чадвар нь хөрөхгүй, эмоц нь төрүүлж гарна. Уурлна. Тэ нөгөө юуг сонсдгийг чи дандаа л ингэдэг үстэй. Чи намайг буруутгаад байгаа үстэй ч гэдэг юм уу те. Угсаал чиний зөв штэ. Дандаа чиний зөв болдог. Угсаал миний буруу штэ гэл ингээд орхичдаг те. За эсвэл бол шууд юмыг ярьдаггүй ингээ ярьж байгаа минь булзааруулад байдаг гинэ өөр юм яриад байдаг гэж байна. Тэгэхээр эн чинь ерөөсөө юу чинь зүхтж जैन те ерөөсөө хариуцлага үүрч чадахгүй шүү дээ те энэ нэг юм хариуцлага үүрмээргүй шүү дээ те тэгэхээр магадгүй энэ хүний харж өссөн амьдралд те аав нь хариуцлагатай аав байсан юм уу те ингээд нэг гэр бүлд нь асуудал тохиолдоход ингээд их нэртэйгээ ярилцдаг аав байсан юм уу хэрвээ байгаагүй бол энэ хүн угаасаа энэ хариуцлагыг яаж үүрэх тухайгач мэдэхгүй тэгэд энийг яаж ярилцаж шийдэх юм бэ гэдгийг ч мэдэхгүй шүү дээ те. За эсвэл бол ингэдэг гинэ. Буруутай хайгаад хин нэг буруутай. Чи өөрөө буруутай. Наа чин тэр хүүхэд чинь буруутай. Би яасан гэд ингээ уурлаад идэг гэж байна. Тэгэхээр эн чинь баг насанд нь тэр хүнийг амар их ингээ шүүдэг. Тэ нэг жижигхэн юм болонгууд л тэрэн дээр нь нэстэ чи ингэчлээ, чи тэгчлээ гэж буруутгадаг л байсан хүн байгаа байхгүй. Гэтэл тэрийг нь ихнэр нь өнөөдөр сэтрээчж байгаа байхгүй тэ. Ярилцъя гэдэг үгээрээ. За одоо намайг буруутгаж эхлэх нь. Одоо тэгэнгүүт өөрийнхөө биеийг нөгөө хамгаалахын тулд нөгөө хүн чинь ууралж эхлэх тий дууга хураах гэдэг зүйл рүү орчиж байгаа байхгүй. За тэгэхээр бид нар манай Монгол эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр бас нөгөө аль аль нь Монгол эмэгтэйч бай, эрэгтэйч бай хүмүүс ярилцдаг тийм гэр бүл дотор өсөөгүй байгаад байна. Тэгэхээр энийг хараагүй учраас эмэгтэй нь одоо яг одоо хүн дэмч нэг асуудал тулгархаар ярих гээд байна. Гэтэл эрэгтэй хүн тэрийг яаж шийдвэрлэх ухаанаа олохгүй байгаа учраас тэндээс нэг зүхтаах гэдэг сонголтыг хийгээд байна тий. Тэгэхээр энэ ойлголцохгүй зүйл. За тэгвэл дээрэс нь манай эмэгтэйчүүд айгүй их тэсдэг. Айгүй хэвийн бус юмыг хэвийн юм шиг өнгөрөөдөг. Анханасаа хамгийн анх тий хамгийн анх ингээл чамааг ярилцах гэхтэл тэр хүн ингээл үгүй гэж ханд босгохтол тэнд бодож эхлэх хэрэгтэй байдаг байхгүй юу? Гэтэл бид нар тэр үед тисчдэг. За ашиг шиг. За дараагийнх нь ахаад тиснэ. За ууралчих байх. Дараагийнх нь за угаас дургу явчихна. За дараагийнх нь энэ хүний хувьд би угаасаа хинч биш юм байна гэдэг ингээ хүндрээд яваад байдаг байхгүй нөгөө тархинд маань орж ирж байгаа бодлууд ярилцахгүй байх тусам урдум хүндэрж जैन тий. Тэгээд хүндрээд энэ хүндрэхийн хажуугаар гомдол давхар явж идэг. Энэ надад хайргүй болцсон юм байна. Тэ энэ одоо юу гэдэг сквад бол ингээд намайг угаасаа ойлгохгүй, дэмждэггүй, сонсдоггүй, тэг ингэдэггүй, тэгдэггүй гэл ингээл тэгээ бусад хүмүүстэй харьцуулж эхэлдэг. Өөрийнхөө найзыг болохоор тэгэл идэм байл шүү дээ. Ээжигээ болохоор тэгэл идэм байл, намайг болохоор тэхгүй байна. Энэ яаж юм гэхээр бас нөгөө эмэгтэй хүний чинь шархан сэтэрч байна шүү дээ. Тэгэхээр энэ яалтчгүй бага насны шарах драма гэдэг зүйлтэй холбогдоод байгаамаа. Тэгэхээр энийг хараа бид нар сураагүй юм чинь суралцах хэрэгтэй болчихж байгаа юм. Тэгэхээр би 8 сарын 1-ээс яг нэг юм сургалт явуулах гэдэг 5 хоногийн хөтөлбөр. За энэ болохоор бага насны шарах тэр гэмтэл гэдэг зүйлийг эмчилж эдгээгдэд тусалдаг хүн шүү дээ би чинь. Тэгэхээр яг энэ зүйл чинь гэр бүл хосын харилцаанд тав хоёрыг ярилцаж чадахгүй байхад яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдэг дээр илүү холбож хичээлээ заах гэдэг. Тэгэхээр та нарт яг ийм гэр бүлийн асуудал дотор нь ийм зүйлүүд яваад байгаа бол энэ сургалтыг сонирхоорой гэж хэлье. За тэгээд нөгөө ярилцаж сураагүй, сонсож сураагүй болохоор ойлголцохгүй болохоор за тэгээд хамаг юм өөрөө хийгээл тэгээд өөрөө хамаг амьдралаа шийдэл эмэгтэйчүүд ялангуяа тийм ээ. Өстой жинхэнэ гадаа гарч гэрт орж юм болсоор хагаад нөгөө эрэгтэй хүнээ нөхрөө хүнд хэрэггүй юм шиг хүн болгочиход бас тийм ээ. Гэр орныхоо ажилд ч оролцдоггүй. Угаасаа ч нэг хийх гэхээр шүүмжлүүлээд идэх ч байд юм уу тийм ээ. Юм хэлэхээр урдаас нь эсэргүүцэж байдаг юм уу тэгсээрэн байгаад нөгөө эрэгтэй хүн чинь ингээд гэр орондоо итгэхгүй болж эхлэх нь шүү дээ бас тийм ээ. Тэрнээс болж одоо энэ гэр бүлийн гадуур харилцаа энэ төр гэл янз бүрийн асуудлууд нөгөө архиталт энэ төр гэл янз бүрийн сөрөг үр дагаврууд гардаг байх та тийм ээ. Яг үнэ.
Тэ. Тэгэхээр нөгөө шалтгаангүй зүйл ерөөсөй байхгүй байгаа хгүй. Гинтэл нэг өдөр эхнэр чинь нэг өглөө босоод салъя гэдэг бодол орж ирдэггүй байхгүй юу? Мгм. Тэ. Нөхөр чинь гинтэл нэг өглөө босоод одоо юу гэдгийг өөр хүнтэй явъя гэж боддгоо байхгүй юу? Тэр чинь ингээд айжмдаа тэ ингээд нэг хэрвээ үнэхээр тэр гэр бүлтэйгээ ярилцдаг халуун дулаан бүлээн байх юм бол өөр хүн хайгаад явах шаардлага байхгүй шүү дээ. Мгм. Тэ. Гэтэл гэрт нь тэр ярилцлага, тэр нэг дэмжлэг, нэг буруутгахгүйгээр сонсох гэдэг энэ тэр зүйл ерөөсөй байхгүй. Тэгэхээр энэ нь тэр эмэгтэй бурууч бас биш. Яагаад тэгэхээр эн чинь хинэн ч буруу биш. Тэр ярилцаж чадахгүй байгаа, зүхтаагаад байгаа, уурлаад байгаа тэр эрэгтэй бурууч бас биш байгаа даа. Энэ ерөөсөө л бага насны шарах гэдэг зүйтэй ч холбоотой байгаамаа. Тэгэхээр та нар өөрсдийгөө хин нэгэнд заавал нэг юм асуудлын ард нэг буруутан байх ёстой юм шиг ойлгоод байдаг. Жоо болох хэрэгтэй байна. Тэ? Нэг ийм болсон байхгүй юу? Энэ нөхрөөс болсон байхгүй юу? Үгүй чамаас болсон. Үгүй шүү дээ, танахнаас болсон гэх нэг юм заавал нэг юм дээр аваачаач тэр нэг буруу гэдэг зүйлийг тоххоод ингээ гүгээд ах хэрэггүй. Эний чинь зүгээр ярилцаад би ингэж бодож гинөө. Үгүй би ингэж бодож гинөө гэх тээ. Тэгвэл одоо яах юм? Хамгийн одоо зөв шийдэл нь аль юм гэдэг имийг харилцан ярилцах гэдэг юм суралцъя манайхаа. Тэгэхээр бидний ээж аауд бол тээ энийг бидэрт харуулаагүй байхгүй юу? Харуулаагүй. Яасан бэ гэхээр тэд нар чинь өглөө гараад ажилдаа явцсан. Тэдний чинь үед нөгөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэдэг юмтай байсан шүү дээ. Нэг энэ хүний сэтгэл зүй, хүүхэд маань гэмтэж гин үү, инээ тэр зүйл ерөөсөй байгаагүй зүйл. Нийгэм нь тийм байсан. Тэгэхээр бид нар өнөөдөр тэр нийгэмд амьдарч ирснээр одоогийн нийгэмд амьдрах боломжгүй болчлаа шүү дээ. Тэгээ одоо дасан зохицох хэрэгтэй шүү дээ бид нар. Тэгэхээр дараагийнх нь үед тэр хилмигдүүлэлт одоо юу ч гэдгийнтэй байсан. За зарим үед дайны үе байсан гэл тэг ингээл янз янзын үеүүдийг туулаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нийгэмдээ л тохирч амьдрахын тулд бид нэр тэр үед сураагүй, бид нэр тэр үед хараагүй, тэгээ бид нар тэр үед мдээгүй байсан зүйлээ одоо мэдээд сураад харчих хэрэгтэй байна. Хүн муухарлаад байгаа аахгүй манай эд чам. Үгүй миний ээж аав яасан, миний ээж аав сайхан хүн байсан. Тэд нар буруугүй гэх. Яас те. Гэхдээ та тэр хүмүүсийн одоо бүтээл штэ. Танд юу харуулсан тэрийг л дураж байгаа. За тэгвэл бид нар одоо хүүхдүүдтэй юу харуулж байгаа? За хүүхдүүдтэй ингэж ууралж уцаарч хэрэлдэхийг харуулахгүй гэд эмэгтэйчүүд маань тийснэ. Одоо хэрэлдэхгүй ерөөсө тийсий. За тэгээ төвчээрийн одоо хамгийн ихний хэлбэр нь юу вэ? Дууга хураах штэ. Одоо ингээл дууга болох. Ярилцахгүй байх. Тэр нь юу одоо ингэж өөгшүүлж байгаа вэ гэхээр те нөгөө тэр хэрүүл болохгүй байхыг л тэр гал унтраахын тулд нөгөө салалт гэдэг юм а баг өөгшүүлж байгаа байхгүй. Нөгөө оролцоогүй амьдралаа ингээ өөгшүүлж байгаа. Тэгвэл нөхрөөр яах юм? Тэгвэл тэр эхнэрээр яах юм? Одоо тэгвэл анханасаа хүнтэй сууж яах юм? Нэг дээвэр доор ерөөсөө биднийг холбож байгаа нэг хит хитгэн зүйл байна. Байрны лизинг гэж өөр байна. Тэ? Магадгүй нэг хитэн хүүхэд ч юм байна. Тэ? Тэгээ өөр юм алга байна шүү дээ. Тэгээ тэр өөр дуусаад хүүхэд томорчих юм бол салах гад хүлээгээд байгаа мó хайшин тэ? Тэр болтол би тисий гэж ингэж одоо хамаг юмаа чир зүтгээд байгаа мó. Үгүй шүү дээ. Та яг үрчин дуусаад хүүхэд чинь том болоод заа нэг гээд амьсгаа авсан чинь таны нас зүс царай тэгээ нөгөө нэг цаг хугацаа энэ бүх юм чи өнгөрцөн байна шүү дээ. Тэгэхээр амьдрий манайхаа. Амьдрангаа тэр дээвэр доороо амьдрахтаа бас нэг юм аз жаргалтай амьдрий. Бас нэг юм амьдрсан шиг амьдрий гэдэг зүйлийг хийхийн тулд бид нар бага насны шарах тэр траума гэдэг зүйлтэй ажиллах хэрэгтэй байна. Тэгэхгүй болвол эн чинь зүгээр л хоёр хүн нэг дээвэр доор юу хийгээд байгаа. Хамт хоолоо идчихэж байгаа юм шиг байгаа. За зарим бүр хамт хоолоо идчих чадахгүй байна тий. За нэг оройдоо хамт хонжоох шиг байна. Нөгөө хин ч одоо зүгээр хамтран амьдрах болчиход байгаа зү тий. Ямар ч хариуцлага хүлээхгүй, ямар ч тэр асуудалд оролцохгүй тий. Харин илүү аз жаргалтай гэр бүл бүтээе. Илүү ингээ өөр хүүхдтэй гоё юм өвлүүдий гэж бодож байгаа бол өнөөдрийнхээ харилцаанд анхаарах хэрэгтэй болчихлоо. За тэгвэл одоо эндээс нэг сонин зүйл гарч ирнэ. Үгүй би харин ярилцах гээд гүйдэг юм аа. Маань хөр ярьдаггүй маа. Би харин анхаарах гээд байгаа маа. Тэгсэн чинь ингээд хит удаа тисээд ингээд үгийг сонсч ирсэн сүултээ миний төвчээр барагдаад байгаа байхгүй юу? Yes, ингийн штэ. Яагаад тэгэхээр л нөгөө шарах чинь байгаа учраас. Тэгэхээр энэ зүйл дээр л ажиллах тий. Энэ зүйлийг л ингээ өөрчилчих хэрэгтэй маа гэдэг зүйлийг л яриад байгаа. Тэгэхээр даваа коучд маань магадгүй ийм кейс байна уу тий. Ингээд ярилцаж ингэж тий өмнө хэр нөхөртөөгөө ярилцдаг байваа тий. Ер нь бол одоо ямар хуу байна аа.
Бид хоёр уг нь бол ярилцсан хувьд ярилцдаг, ойлголцохын хувьд бол ойлголцдог гэр бүл байсан. Гэр бүлийн уг нь бид хоёр яг яадын гэхээр ёстой нөгөө траума ажиллаад юм ингээд хэлэхээр урдаас нөгөө шууд нөгөө нэг хамгаалах механизм нь ажиллаад өөрийгөө өмөрдөг. Тэгээд өөрийгөө өмөрчгөр чинь хүн дараа нөгөө ярих сонирхолгүй за тэрийг хэлэхээр өөрийгөө шууд өмөрнө. Гэтэ тэргүй нэг энд хэлэхээр өмөрөх юм чинь гих жишээ нэ. За эсвэл нөгөөх нь шүүмжилж байгаа одоо халамжилж байгаа нэртэй ингээд шүүмжилдэг ч юм уу. Тэгэхээр за нөгөө шүүмжлээ дундлаа гэдээ урдаас нь дуугаа өндөрсгдөг ч юм уу те. Тэгэхээр за энийг хэлжсэн дөрөв хэлэхгүй байсан дээр ч гэдэг юм уу. Тэгж өнгөрөх жишээ нэ. Тиймэрхүү тохиолдол зөндөө гардаг байсан. Тийм харьцангуй ярьдаг. Манай нөхөр бол харьцангуй бүх юм ингэж надад репортлж ярьдаг хүн л дээ. Тийм. Тэгээд би нөгөө эсвэл нэг юм чи давтаж ярьлаач гэдэг юм уу. За эсвэл чи намайг юм хэлэхээр өөрийгөө өмөрөөд идэг үсттэй ч гэдэг юм уу те. За эсвэл эрэгтэй хүн чинь нөгөө эмэгтэй хүнийг яншихаас нь завхаараа тийм гэж худлаа ингээ амлаа шүү дээ бас те. Тэгэхээр эн чи худлаа ярьдаг үсттэй тэгэл худлаа л амлцдаг юм чинь чамтай юм ярьж яадын ч гэдэг юм уу. Их шишээний тиймэрхүү харилцааны асуудлууд гардаг байсан л та. Хуучин хуучин байхад одоо чи би чинь шин даваа болчиход байгаа шүү дээ. Яг үнэн те шин даваа яг юунаас үүсч вэ? Шин даваа гэдэг нь те хизээ яагаад гинт ингэ шин болчихвоо? Тийм би энийгээ ч одоо баг подкаст болгондоо л ярьжсэн л да одоо яг 4 жилийн өмнө шүү дээ одоо баг 1 жилийнх нь ойлгох чинь сүүлдээ гэр бүлийн байдал хурцсаар агаад архитектурын асуудал гарч ирээд том болсон үр хүүхдүүд маань бит хоёроос зугтаж яваал тэгээд би чинь нөгөө ханаа мөргөл шавартаа унаал хутагтаа унахаар бол одоо яахаараа ийм амьдралд хүрчүү яагаад гэж бодсон чинь тэгээд аяндаад ингээд коуч нар гарч ирэл тусламж аваад одоо тэрнээс хойш шугтан суралцаад явж гин тэгээд ямар ч байсан амар амгадан гэр бүлээ одоо бүр цогцлон бүтээгээд гэж шилдэв айгуу сүртэй бид гэж шилдэв цогцлон бүтээгээд явж байгаа ямар ч байсан гэр бүлд архитектурын асуудал байхгүй болсон өөр хэрүүл уцаардах одоо нөгөө баундрыгаа сайн одоо баундри хил хязгаараа сайн тавьж өгсөн нөгөө босгоо өндөр болгож өгсөн учраас одоо тийм нэгэндээ нэг одоо хүчирхийлэл гэсэн үг шүү дээ. Ер нь хашгираад гооглол янз бүрээр дуудаал тиймэрхүү асуудал байхгүй болсон гэж тэг даваа тал одоо ололттой талууд зөндөө л байна. Гэхдээ одоо улам цаашаа гоё суралцаад улам сайхан амар амгалан гэр бүлийг бүтээнэ гээл тэрүүгээрээ одоо өөрснөрөө үлгэрлэж одоо өснөө олон гэр бүлийг амар амгалан гэр бүл болгож нэг хөөхөн үр хүүхдийн нэг анчиргалтай өсгөмөр вэ штэ нэг хөөрхөн бурхны бэлгнүүдийг чинь тэгэл зүтгэл явж л ямар ч гэсэн коуч хийгээд амжилттай явж байгаа. Би бас хоёр ч сургалт хийгээд одоо ч бас нэг сургалт хийнэ гэд бэлдээд явж л энэ манай топ коуч академийн ер нь маш эрчимтэй ажиллаж байна тийм ээ. Угаасаа зах зээлч байна л да. Угаасаа хүн болгонд коуч нарын тусламж хэрэгтэй л болчлоо л да. Нийгмийн ийм жоохон ороо босгоо стресс бухимдалтай юм нэг тийм шилжилтийн үе юм шиг ийм үе таарсан болохоор бидний эрэлт хэрэгцээч их байна тий. Тэгэл чадлынхаа хэрээр л хөдөлмөрлөж байна. Ямар ч гэсэн гэр бүлдээ бол амар амгалан байж сурсан. Окей тий. Одоо тэгэнгүүт даваа коуч ярианаас одоо ингээ харъя л да тий. Өмнө би ингээ ярихаар нь чиптэй худлаа яриад чи угаасаа л тэгдэг штэ гэдэг энэ ч нөгөө буруутгалын юмуд ороод ирчихэж байгаа штэ тий. Тэгвэл би ч гэсэн аюух ярилцгаж хөөж гүдэг эмэгтэй байсан. За нөхрийгээ элдэж хөөгөлдөөс та ярих гал би ч одоо айгүй л их яриад ярьж байгаа л ойлгоно хүн хэлээрээ мал хөлөөрөө гэл ингээл те амар зүрц зүг аваад л надаа ингээл те би ч ерөөсөө ингээл өөрийгөө айгүй гайгүй гэж бодож байгаа шүү дээ нөхрөөсөө бол дээр гэж бодоод байгаа шүү дээ те би ярилцгаад хичээгээд байна би ингэнийг зохицуулгаад хичээгээд байна гэд гүйж байгаа шүү дээ те гэтэл нөхөр маань ярилцаж өгдөггүй байсан за тэгээд дараа нөгөө яг шархаа эдгээсний дараа би яг ойлгосон байхгүй би яг ийм аавыг харж өссөн байхгүй манай аав бол шууд ээжийн яриаг тас зохиол өөрийнхөө амийг шууд те хэлдэг ийм аав байсан. Тэгсэн чи би яг тэрийг нь хүртэрийг хийх гэжсэн байна. Ярилцъя гэдэг байгаа маань зөв. Одоо ингэ гаргах гэдэг байгаа маань зөв. Гэхдээ би яг ярьж байгаа миний өнцөг характер тэр зүйлүүд бүгдээрээ миний харж өссөн зүйл. Тэ. Тэгсэн чинь одоо ингээд бид шал өөр ярилцдаг болж байна. Ярилцлага гэдэг чинь зөвхөн нэг талаасаа биш юм аа. Тэр хүнийг сонсох. Сонсох аягүй чухал. Тэг ингээд тэр хүнийг ингээд буруутгахгүй шүмжлэхгүй сонсохтой ингээд тийм үү за чи тэгж бодож байгаа юм уу те ингэдэг тэр яриануудыг ингээд орж ирсний дараа одоо нөхөр битэр бол нэлээ ингээд ярилцдаг те ярилцна гэдэг нь ингээд амар удаан цаг аваад суугаад ийм биш шүү дээ зүгээр ингээд хамт хоолой хийгээд сууж явах та те сквадууд орой ингээд унтах гад хөвдөж явах та ч юм уу магадгүй хоёулаа нэг кино үзээд ч юм уу ингээд нэг сууж явах та ч юм уу те ерөөсөө л ингээд нэг юм өглөөний нэг цай хамт уух та ч гэдэг юм уу за магадгүй заримдаа хаяа нэг хамт алхах та ч гэдэг юм уу те ингэж
ярьдаг болохоос одоо эрэгтэй хүмүүс ингээл нэг юм сурагчийн ширээн дээр сууж байгаа юм шиг сууж байгаа л ихнэр нь өөдөөс нь харж байгаа л ийм ярилцлага бол за гадаадд байдаг гэж магадгүй би мэдэхгүй юм те. А Монгол ирчүүдэд бол баг байдаггүй. Монгол ирчүүд чинь тэгжтэй ингээд нэг юм амар сериосны тийм үнэхээр чадахгүй. Тэд нар тийм хараагүй харин ч одоо ингээд нэг тал хагас ч гэсэн ярилцдаг болж байгаа нэг юм байгаа байхгүй. За ингэж ярилцсны дараа нөхөр маань надад яг үнэн хэлсэн. Юу вэ гэхээр чи яг үнэндээ өөрийгөө надтай ярилцдаг л гэж бодож ирсэн бах. Тэ? Үгүй чи надад дандаа өөрийгөө тулгадаг байсан. За Чи нэг бодоод болцсон. Тэрийг амар зөв гэдэгт амар итгэцэн. Тэгэл би тэрний чи эсрэг өөрийнхөө одоо яг тэрний эсрэг гэхээс илүү би зүгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхээр чи ингээд хүн ойлгодгүй байхгүй юу гэд ингээд орилоод байсан. Тэгэхээр одоо яах нь би бол ингэх гээд штэ. Би энийг л хамгийн зөв нь гэж ойлгоцсон. За тэгээ тэрийг хэлэхээр нөхөр намайг дэмжээл ингээл алга ташаал тгий яг чи зөв бэ шүү гэвэл би ингээд нөхөртөөгөө нэг сайхан ярилцаа сайхан ойлголцчихлоо гэж ойлгох гээд штэ. Гэтэл нөхөр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэл ирэх юм бол чи дандаа намайг ингэж буруутгадаг. Чи дандаа намайг ингэж голдог. Чи миний ярьсан юмыг дандаа үгүйсгдэг. Тэгээ чи ийм байхгүй юу гэл ингээл эргүүлээ шүүдэг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр те эмэгтэй нь ярилцах гад байна гэдэг нь чи ярьж чаддаг гэсэн үг биш байгаа биз? Биш. Тэ? Тэгээд эрэгтэй нь хөөрхэд зүхтаагаад байна гэдэг нь чамайг одоо үзэн ядаад чамд дургу болохоор гэсэн үг бас биш байгаа биз? Тэгэхээр энэ нь бидний бага насны шарахтай холбоотой байна. Хэрвээ би айгүй их ингэж шүүмжлэгдэж өссөн хүн байлаа гэхэд миний нөхрийн ярьж байгаа өнгө аястай намайг нэг юм шүүсэн юм шиг те. Чи одоо тэгнэ гэсэн чи яасан? Тэхгүй л вэ штэ гэж эхлэх юм бол миний шарах сэдвч байгаа байхгүй. Тэгээд шууд тарих маань өөрийгөө хамгаалах механизм руу орчиж байгаа байхгүй. Чи юу дан? Чи ч гэсэн тэгдэл эзтэй. Гэл ингээл иймэрхүү юм руу ороод хэлж дээ. За тэгвэл энийг суралцах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бидэрт өмнө нэг харуулсан ээж аав байхгүй юм байна. Тэ энийг харсан тийм туршлага байхгүй юм байна. За амьдрал дээр хэрэгэлсэн тийм туршлага байхгүй юм байна те. Тэгвэл энийг хэрэглэх хэрэгтэй. За тэгэхээр энийг яаж хэрэгэлдэг вэ гэхээр мэдээж тэр шарахыг эдгэж хэрэгэлдэг. Яагаад шарахыг эдгээ гэж хэлээд байгаа вэ гэхээр шарахтаа байгаа үед бид нар триггердээд эмоцлоод идэг байхгүй. Уйлал, гомдоол тэг ингээл та уурлал, тэг хашгираал ингээл энэ зүйл болоод байд. Харин шарах эдгээсэн үед одоо би нөхрийнхөө чамтай юу ярьдгийг гэдэг үгийг нь би реакцлахгүй шүү дээ. За энэ хүн өөрийнхөө төрхийн мэдрэмжийг ингээ ярьж байна. Магадгүй би одоо нөхрийнхөө ямар гэр бүл төсснийг ойлгоцсон учраас тэ ингээ би яг шарахыг хүндчлөө дөө. Тэ за би энэ хүнтэй чинь ингэж биш харин одоо яах вэ? Аль болох өөрийг нь шүүмжлэхгүй сонсож өгөх хэрэгтэй юм байна шүү дээ. Гэдэг юм би ухаарчж байгаа байхгүй. Тэгэхээр энийг хараа манайх ингэж идэв. Тийм манай нөхөр ярилцдаг байхгүй. Таны сургалтанд би нөхрөө суулгачих. Одоо ярилцдаггүй нэг ярилцдаг болох гэж байгаа юм байна л да. Үгүй та өөрөө ороод ир. Та ярилцахыг хүсдэг болоод өөрөө ороод ир. Энэ юм нэг л биш байна гэдгийг мэдэрч байгаа хүн та байгаа бол та өөрөө ороод ир те. Тэгээд та өөрчлөгдчихөөрөө нөгөө хүнтэйгээ яаж ярихаа мэдчихдэг байхгүй. Тэр хүнийг ингээд өөрчилчихдэг. За тэг хилээд өөрчлөнө гэж манайхан би өст амар хэлдэг, би өст гуйж хэлдэг, би уйлж хэлдэг, би өст дуулж хэлдэг, би аргадаж хэлдэг гэл ингээд хүмүүс яриад байгаа байхгүй. За тэг хилээд өөрчлөгддөг юм гэж юусоо байдаггүй. Үйлдэлээр л өөрчлөгддөг. За хилээд өөрчлөгддөг юмыг хараа л да. За би одоо тарган байлаа. Даваагүй ш надад ингээл отгоо чи одоо тураач ээ. Тэ чиний эрүүл мэндэд муу штэ. Чи одоо ингээл арай хөгшин харагдаад ээ штэ гэл одоо ингээл надад ингээл хилээлээ л одоо яг үнэн л дээ уг нь энэ. Би энэнд дандаа сэтрэн. Танд ямар хамаатай. Тийм би мэдж байгаа. Айгүй бол магадгүй ингээд зориулаад нэг юм зохионо. Угаасаа би тийм өвчтөй болохоор ингээд байгаа юм. Надад тийм зав байхгүй. Би та нар шиг ингээл тийм сайхан халамжтай нөхөртэй хүн биш. Надад тэгээ фитнест яваад байдаг тийм мөнгө ч алга гээл тэгээд ингээл юмнуудаа ярьж эхэлнэ. Би өөрийгөө хамгаалах систем рүү орж штэ тий. Гэхдээ та нар одоо бүгдээрээ хэлье. Айгүй олон хүн хэлээд та чи өстө таргалаад байна. За чи над тарган дээр анхаараарай л гэд хэлээд дээ тий. Би тарган байгаагаа мэдэхгүй байгаа гэж бодоод байгаа юм уу? Би өглөө толилт харахад л өөрийгөө тарган байгаагаа мэдчихэж байгаа штэ. Гэхдээ би энийг давж чадахгүй байна. Би энэний төлөө эсрэг үйлдэл хийж чадахгүй байна. Би энэний төлөө ямар нэгэн зориулт гаргаж чадахгүй байна гэдг нь юутай холбоотой гэхээр шарахтаач холбоотой гэдэг байна. Гэтэл бид нар тэр цаана нь юу болж байгаа вэ гэдгийг ойлгохгүй ээжиж гаднаас нь хилээд идэв. Чи битгий архив. Архистаа муухай шүү дээ. Архи уугаад одоо би чамд салхи шүү, хогчин шүү гээл те.
Тэр хүн чинь тэр архитагаа тэмцэх чадвар алга. Яагаад арх уугаад байгаа юм болоо? Яагаад би энэ дүү татагтаад байгаа юм болоо гэдэг ухамсарлаж чадахгүй байна. А бид нар бодод өмнөөс нь ухамсарлцсан. Айлэрт тий. Тэгэхээр те хилээд нөхөр чинь засрахгүй байна гэд байгаа бол угаасаа засрахгүй шүү дээ манайхаа. Би энд амар хилдэг байхгүй. Дандаа тэнэгтдээ гэл те. Уучлаарай. Наад хүнд чинь таны наад хилж байгаа үг чинь л шарахын спрейж юм. Тэгэхээр тэр сэтрээд идэг юм идгээчих юм бодвол наамд таны үгийг одоо ингэж чухал юм байна. Нэрээ тийш штэ. Түл чи надад туслаач. Чи тэгвэл надтай хамт алхах чадахгүй гэл одоо ингээл тэгээ дараагийн алхам руу орж эхлэх нь шүү дээ. Тэгэхээр бид нэр хэлснээрээ хүнийг өөрчлөн гэж байхгүй. Харин ярилцсан гэдэг бол чи зааварлахын нэр биш. Чи тэр хүнийг сонсох, ойлгох, хин хинийхээ үзэл бодлыг хүндэтгэж үзэх. Яг үнэ. Яг үнэ. Манай нөхөр итгэхээр бүр одоо миний ярихад одоо хоёулаа зэрэг яриад хоёулаа эсвэл өөрснийгөө өмөрөөл хамгаалах механизм нь ажиллавал тэгээд маргалддаг байсан байгаа юм чинь тэгж байгаа сүлдээ одоо миний ярихад ээлж чи өстө төсвөртэй сон шүү гэж биш төсвөртэй сонсон шүү гэд тэгэл чи ярь дуусна одоо миний ээлж гэд өстө тэгж мэгж ярьж сурсан ш одоо бол ярихад бол ямар ч асуудалгүй болсон л та. Yes. За тэгэхээр эмгтээчүүд маань та маань ингээд гадаа гарч гэрт орж эм болоод ах хэрэггүй маа. Бага насны шархаа эдгээчгээ. Тэгэхээр та амьдралаа яаж одоо удирдан жолоодох вэ гэдэг ойлгоч тийм аа. За тэгэхээр хин нэг нь энэ нэг л бишээ гэдгийг мэдэрч байгаа л ороод ир юм уу, им юм уу хамаагүй. Нэг нь өвчтөд нөгөө хүндээ ингээд вирус түлдэг байхгүй нөгөө үнэ Гэхдээ тэр хүн ингээл над руу ингээл өөрийгөө илэрхийлэл ууртаа уцаартаа яриад байсан ч гэсэн би тэрийг нэг амар төвчээртэй сонсоод хүлээцтэй сонсоод төвчээртэй биш хүлээцтэй сонсоод ингээд чи ингэж бодоод байгаа юм байна шүү дээ тий тэгвэл тань нас ингэж бодоод байгаа байхгүй юу тэгвэл хоёулаа яах вэ гэдэг тэр хүнийг нэг ингээд тэр хүнээр ингээд шийдвэр гаргуулад ингээд тэгвэл одоо хоёулаа яах вэ ингээд ярилцж байгаа хин хэнийг нэг юм ард нь гонсгор хохирсон гомдолтой мэдрэмжгүй үлдээж байгаа энэ ярилцлагыг хийдэг болохын тулд хин нэг нь шархаа идэх хэрэгтэй. Хин нэг нь өөрийнхөө төлөө тэр алхам үйлдэлийг хийх хэрэгтэй байна. Тэгэхээр хилээд ойлгоно гэж бол ерөөсөө энэ хорвоо дээр байхгүй. Хэрэв хилээд ойлгочдөг байсан бол одоо бүх хүн арх уухгүй байх хэрэгтэй байна тий. Хилээд ойлгочдөг бол бүх хүн туранхай баймаар байна. Хилээд ойлгочдөг бол бүх хүн эрүүл баймаар байна. Эрүүл байх нь хэрэгтэй, туранхай байх нь хэрэгтэй тий. Өөртөө арчаатай байх нь хэрэгтэй. Магадгүй фитнест явах нь хэрэгтэй тий. Магадгүй одоо юу гэдэг нөхөртөөгөө ингэж ярилцах нь хэрэгтэй гэдгийг бид нар бүгдээ мэдж байгаа шүү дээ. Бид нар хүүхдүүдээ ингэж ойлгох хэрэгтэй гэдгийг мэдж байгаа. Гэхдээ яагаад хийж чадахгүй байна гэдэг чинь шарахтай ч холбоотой байт юм аа. Одоо тэгээд хамгийн гол нь ээж хүн өөрийгөө өөрчилөөд тэгээд нөхөртөөгөө зөв харьцаж сурахаар бид нар ч одоо үр хүүхдтэй нэг сайхнаар нөлөөлөд үр хүүхдүүдэд нэг ирээдүйн хосынхын харилцаанд нэг сайхан ярилцдаг, ойлголцдог, бие биенээ дэмждэг, сонсдог тийм хүндэлдэг, тийм харилцаатай болгоод хүмүүжүүлчмээр байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас одоо ээжүүд минь хичээж байгаа. За ээжүүд ч гэсэн яг нь аауд ч одоо сургалтанд орж ирдэг болсон шүү дээ. Ер нь бол тийм. Тэр би сая бүр 25 настай аавд юу зөвлөгөө өглөө шүү дээ. Көөчн айгуу сайн хүлээж авч байгаа юм чинь нэрээ тийм би нэрээ юм учиртай би нэрээ би чи аав ээжээсээ суралцсан юм би. Би тэгээд чимээгүй уягаас сурцсан юм бэ гэж. Яас үнэ. За тэгвэл энэ дээр бас нэг зүйлийг хэлье. Манай ээж хоёр ерөөсөө уралдахгүй байсан. Ерөөсөө хэрэлддэггүй байсан. Ерөөсөө ингээл санаа оноо зөрөлддөггүй байсан. Манай ээж аварч манай аав бол дугай хөөрхий тэгээл ингээл сайхан намблаг Монгол ир хүн нэг тавилга шиг ингээл манай аав бэж л ханхаагаал хоймроо эзлээд ингээл бэжсэн гинэ аав. За ээж нь тэгээл ингээл айгүй айдуу зөөлн тэгээл ингээл юм аяgal урсгалаар тэр хоёр муудалцдаг. Манай нөхөрс амар хэрүүлж. Ерөөсөө ингээл би тэгмээрэн би ингэмээрэн би ингэсэн тэгсэн гэл ингээд идэх байхгүй юу? Айгүй ядаргаатай гэж ярьж байгаа эмэгтэй хүнтэй би таарсан. Тэгэхээр энэ ээж аваас нь болоогүй. Миний ээж аваа бол гайхалтай хүмүүс ахгүй юу гэдэг байна. Уучлаарай ээж аваа чи ярилцдаг хүмүүс юм биш үү? Аав чинь зүгээр төвчж л байсан юм биш. Ээж чи хайртай байсан юм байна чаавас эрүүл бас хамааралтай байсан юм байна. Тэгэл ингээд за ингээд эмхтэй хүн тэгэл нэг буруу юм яриад хаа болтох вэ гэл ингээд сонсоод тэгэл өөрийгөө байхгүй амьдруулсан эрэгтэй хүн байж тэр чинь. Өөрийнхөө үсэл бодлыг нэг ч илэрхийлээгүй. Эхнэр л юм Тэгээд толгоогүй амьдарч исэн. Тэр эр хүн гэдэг чинь уулын тэр гэр бүлийн чинь ингээд хамгаалаад ингээд чиглүүлээд ингээд бас нэг үүрэг өрөөл байгаа шүү дээ. Тэрийг хийгээгүй аав байгаа байхгүй юу?
Тэгсэн чинь энэ эмэгтэй юг ойлгоцсон бэ гэхээр ерөөсөө хэрүүл гэдэг нь муу зүйл. Уур гэдэг нь муу зүйл. Мгм. Байж болохгүй зүйл. Одоо маань нөхөр айгүй ууртай ах, уурлаад байдээ би ядаргаатай. Одоо би бүр дагаад уурладаг болж байна гинэ. За тэгвэл шүү дээ. Одоо уур гэдэг чинь хэвэн. Хүний бүх эмоц юм баггүй. Хэвэн. Мгм. Хэвэн. Энийг хүлээмжшүүлж чадахгүй байна те. Яагаад тэгэхээр тэр гэр нь ерөөсө чимээгүй байсан биш тийм чимээгүй. Ямар ч тийм гэл нэг юм амьдрал буцалч ингээл нэг хүн нэг юм аяарал нэг юм аяарал тэр хоёр ярилцаал заримдаа санаа зөрөөл те заримдаа ингээл нийлээл ийм одоо амьдрал байгаагүй шүү дээ. Зүгээр л нэг нь ингээл эн чинь тэгэхээр юу вэ? Эрүүл бас хамааралтай гэр бүл биш. Хин нэгнийхээ ингээл нэг нь толгоогүй нэг нь тэр гэр бүлийнхэн толгоо болж явж байгаа. Тэгвэл одоо ийм амьдрал одоогийн нийгэмд бол зохицохгүй. Одоо ч хүмүүс айгүй өөрийгөө илэрхийлдэг те би ингэж бодож гин. Надад ингэж мэдрэгдэж гин гэж хөтл ярьдаг болсон. Тэгээ тэрийг нөгөө хүн нь сонсож өгөхгүй. Тэгээ наадхаа юу гэж тэгээ чи өөрөө л зохицуулаач те гэдэг ахын бол нөгөөх нь ингээ боож өгөх гэдэг байгаа байхгүй. Чи намайг сонсоо чи миний эхнэр юм байгаа зү. Тэгээ би чамд хэлэхгүй бол өөр хинт хэлэх юм яасан ийсэн гэх. За тэгэл ингээл та сонсохгүй нөхрийнхээ ярьж байгаа тэр нэг юм тий магадгүй эхнэрийнхээ ярьж байгаа тэр зүйлүүдийг сонсохгүй бол тэр хүмүүс өөрийг нь сонсож байгаа хүмүүс рүү явна шүү дээ. Тэгэхээр л бага насны шарах гэдгийг та нартай нэг юм заавал ингээл нэг хүчирхийлүүлсэн, зодуулсан, нүдүүлсэн, хараалгуулсан, тий хагшуулсан одоо тийм нэг аюултай зүйлээс л орж ирдэг гэж ойлгоод байна. За тэгвэл ингэж бас хүн юм чи өөрөө тэл чимээгүй асуудал өөрөө шийдэж чийчтэй насанд хүрсэн чи өөрөө шийдэл яваач тий. Надаа ямар хамаатай юм. Тий. Энд чинь бас их сонин ухтхан байгааз. Тэгсэн чи яасан бэ? Өөрөө зүгээр бага насандаа юм амар ганцаардсан болсон айлан ганц хүүхэд. Тэгэл өрөөндөө ганцаараа тий. Тэгэл бүх юм ингээл бэлэн одоо ганцаараа хүн чи хинтэйгээж санаа бодлоо хуваацал хинтэйгээж одоо уурж хэрэлдээд байхад тий. Би амар тайван өссөн. Тэг хүмүүс ч гэсэн тэгэх хэрэгтэй шүү дээ. Эхнэр нь өөрөөс нь тусламж гуйдаг гинэ. Ингээд би ингэж чадахгүй байна. Тэр тэглээ, инглээ, мэнглээ гэж одоо нэг гомдлуудаа ч юм уу эсвэл өөрийнх нь доторх мэдрэмжүүдийг хуваалцсан чинь тэр нөхөрт нь амар ядаргаатай байдаг. Сураагүй болохоор тий. Сураагүй. Тэгэхээр бид нар сураагүй зүйлийг хийж чадахгүй байгаа маа манайха. Сураагүй зүйл дээр бид нар айгүй нэг шархандаа хөтлөгдөж л үйлдэл хийгээд байгаа. За тэгэхээр битэрийн ярианаас нэлээд ингээ юм ойлгомжтой болсон баха. Тэгэхээр магадгүй та нарт маань те энэ 8 сарын 1-ээс 5-ны хооронд болох 5 хоногийн хөтөлбөрт ороод те энэ нэг гэр бүлийн энэ нэг юм ядаргаатай асуудлыг шийдъя те одоо бид нар өөрсдийнхөө муухай зүтгээд одоо үнэхээр хан мөргөж штэ те тэгэл хамгийн эцсийн хан мөргөлт юу юм салалт штэ. За салъя да. Одоо нэг хүүхэд гараас гарсан юм да гэлж юм те ингээл салалт штэ те. Тэгэхээр ийм юм руу орохгүй тулд тэгээ одоо та яг тэр төвчдөг хэсгээр явж байгаа бол одоо магадгүй та хоёр ярилцдаггүй бол одоо магадгүй тэр уурлах хуцаарлахыг нь төгшөөгөөд ингээ дууга хурааж байгаа бол тий та одоо яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхээр яаралтай арга хэмжээ авна гэдэг нь тэр зөрүүд нөхрөө тэр зөрүүдлээ дагаа эхнэрээ авчир суулгана гэсэн үг биш. Танд хэцүү л байгаа бол таал ороод ир. Тий харин юм. Тэгэл та над хэцүү зүйлээсээ өөрөө гарчдаг юм а энэ зүйлийг ингээ тараа хүн ухамсарлж ижил гардаг юм. Тэгнээс нэг тий хүн хилээд ахаар гарчдаг юм ерөөсөө биш. Тэгэхээр энэ зүйлийг хилээд те энд хүргээд одоо яриагаа өндөрлөе да тий нэг хит урт хит урт гэж. Тэгээ би болохоор нөгөө юу нэмэх гэсэн гэхээр нөгөө эмэгтэйчүүд ингээд нөхрүүдээ харьцуулдаг айлын нөхөртэй тэдний нөхөр болохоор хайрлуул байдаг, халамжлал байдаг, эсвэл ярилцаад байдаг ч гэдэг юм уу. Чи тэгэхэд хөлдөө төмс шиг чимээгүй суугаад байдаг гэд тэгж харьцуулдаг эмэгтэйчүүдэд та юу гэж хэлэх вэ? Сургалтанд л ороод ирлээ гэж хэлэх вэ? Ер нь гэхдээ хараа ингээд асууя л да. Таныг нөхөрчин байнга ингээд харьцуулдаг бол ямар вэ гэж өөрөөсөө асуучих. Тийм биз дээ. Нөхөрчин таныг ингээд цэцгээтэй чимгээтэй дулмаатай харьцуулаад ингээд чи тийм байна юм бэ да гэдэг бол танд ямар байх юм? За нөхөрт чинь тийм л байгаа гэсэн үг. Тэгэд энэ хэвэн үү? It's okay юу? Таныг тэгээд ахад та ингээд 50 амгалан амьдрч чадах уу? Гэл өөрөөсөө асуучих хэрэгтэй шүү дээ тий. Тэгэл та ухаант хүн шүү дээ. Тэгээд цаашдаа ингэх юм уу гүм үү гэдгийг шийдчих шүү дээ. Тэгэхээр энэ асуултыг өөрөөсөө асуугаарай. Тэгээд гэж хэлмээр байна. Тэгэхээр мэдээж шархаа гэдэг.
Тэ шарах эдгээсэн үед хүн аяйггүй сайн юмыг шингээж авч чаддаг. Шарахтаа байгаа үед бид нар тэр ойгоод идэг. Нэрэж тийм юм уу? Ихтэл гэд нэг юм гарч ирээд байдаг байхгүй юу? А шархаа эдгээсэн хүн чинь нэг хог навшаа цэвэрлсэн байж тээ тий. Тэгээд хог навшаа цэвэрлсэн байгаа үед юмнууд чинь аяйгуу тодорхой харагдаж эхэлдэг. Бид нар цэвэрхэн ингээ тий гэрээстэй цэмбитл цэвэрлсэн байхад нэг юм энд одоо асгачлаа ч юм уу унгаачлаа ч юм нэг хог хайчлаа гэхэд амар тодорхой харагддаг ч тий. Ой тэрийг авчих гэж шууд хэлнэ тий. А гэтэл угаасаа бохир гэр дотор тий нэг цаас хайцсан байлаа гэд нэг тийм сонирн биш. Тэрийг олж харахчгүй. Тэгэхээр эхлээд өөрийнхөө дотор байгаа зүйлүүдийг янзлаад тэр шархнуудыг цэгцэлчээр таны бусад зүйл айгүй тодорхой болоод ирнэ. Тэгээд миний хэлэх хамгийн дуртай үг та амтан биш. Та ухаант хүн. Яг үнэ. Та ухаант. Тэгэхээр энийг ашигла хэрэгэл тэ битгий мал шиг амьдрал. Битгий твч биднийг одоо ямар хашаанд хашаад өвс өгж жагаад алж идэх гэж байгаа өхөр байгаа шүү дээ бид нар чинь тэ бас өөрийгөө илэрхийлдэг байх хэрэгтэй шүү дээ. Өөрийнхөө төлөө бас зохисдог дуу хоолойгоо гаргадаг. Тэгээ бас нэг тэрийг зүг илэрхийлцдэг тий. Үнэхээр сайхан амьдралыг хүсдэггүй хүнтэй сууж байгаа хүн гэж байх гэж бодож байна. За энэнтэй чинь сууж байгаа цаа алалцаад цаа нэрэ нёгийгээ үзэж нэхэд хэлээ тайлнаа гэж хүнтэй суудаг байх. Сайхан амьдрнаа л гэж суудаг байх. Тэгвэл энэ бодлоо биелүүлэх боломж ухаант хүн танд байгаа. Тэр энийг эдлэрээ гэж хэлье да. Дааг хүчтэй хариулсан. За баярлалаа. Тэгээд би энэ бас подкастныхаа төгсгөлд нь хоёлаа SEO Club-ийнхаа тухай яриад бас тэгээд нэг мэдээлэл хүргээд дуусгая. Нэгдүгээр хоёрдугаар би бас нэг сургалт эхлэх гэж байгаа. Нэг 3-7 хоногийн дараа л эхлэх байх. Бас сэтгэлдээ шарахыг ангаах сургалт анхны маань. Тэгээ одоо урд нь болохоор өөрийнхөө өчрийг олъё гэдэг яг энэ эрүүл бус хамааралтай хүмүүсээр үсэн сургалт явуулж ирсэн. Одоо би болохоор яг трама эдгэх сургалт зарлах гэд байж гэн. Гэхдээ тэрийг зүгээр ирэл энтерээрээ зарлж байна. Одоо хоёлаа та нөгөө нэг SEO Club-ийнхаа тухай ярьчихв. Бидний одоо нэг 60 гаруй хүн тий үнэхээр гайхалтай өдөр болгон багшаас 7 хоногт 2 удаа мэдээлэл аваад тий. Би ерөөсөө ингэн би ч маа топ коуч актимийнхэн тий топ коучийн актим гэдэг зүйлтэй бидний амьдрал салшгүй холбоотой юм аа. Тэгээ бид нар одоо уйлаа дуулаа явж исэн эмэгтэйчүүд нус нулимсантай холилдоод тий салын вари гэдэг дээр тулаа явж исэн эмэгтэйчүүд өнөөдөр өөрсдөө босоод ирч чадсан. Гэхдээ энэ ганцхан өөрөө хийчдэг зүйл биш ээ. Тэгээ энэ бол дэлхийн мастер коуч Нара Томсон багшийн тусламжийг авсан учраас бид нар хийсэн зүйл. За тэгээд одоо болохоор Нара Томсон багш маань бидэртээ юу хийдэг вэ гэхээр одоо нэг бизнес эмэгтэйчүүд тий эмэгтэй хүн гэдэг чинь өөрийн гэсэн тогтвортой орлоготой тий ингээл өөрийн гэсэн нэг юм бие даасан өөрийн гэсэн үзэл бодолтой ийм байгаа үед хүн ингээд инээж ханиаж тий ингээд нэг юм одоо хүчтэй дуу хоолой гэдэг юмнуудыг гаргаж чаддаг. Тэгэхээр яг эмэгтэй хүмүүсийг ялангуяа монгол эмэгтэйчүүдийг аягүй тийм бие даасан амьдраасаа бие даасан амьдрын гэдэг нь нөхрөөсөө салаад өгөрөө гэсэн үг биш шүү манайхаа. Аягүй гой зөв ойлгоорой. Амьдрж байгаа амьдрал чинь хөтөл нэг юм аз жаргалтай тий нэг амьдрсан шиг амьдраасаа гэж одоо хүсдэг учраас монгол эмэгтэйчүүдийн төлөө зориулж хийдэг тий мянган сургалтууд хөтөлбөрүүд байсан. За эдгээр зүйлүүд нь одоо тий ингээд бид нар хийдэг болсон тэрийг нь. А тэгээ багш маань одоо бидэрт юу хийж байгаа? Биднийг хүчрэгчүүлэх. Биднийг илүү тийм ихтгэлтэй тий өөрийн гэсэн орлоготой, карьертэй тий нэртэй, төртэй, мөртэй байлгах тэр зүйлийг хийдэг. Тэр зүйл бол SEO Club. Энд бол зөвхөн коучуд оролцох тийм хаалттай биш. Энд юу вэ гэхээр та үнэхээр өнөөдөр тий орлоготой болъё. Үнэхээр мөнгө олъё. Үнэхээр би өнөөдөр гэртээ хүүхдээ харж байгаа те би нэг юм ажил орлогыг олдог болъё. Би өөрийнхөө төлөө дуурдаг болъё. Би ч нэг юм хүнштэй гэдэг юм мэдэрч амьдрахтай нийгэмд нөлөөлөх гэдэг тийм танд тийм гоё юм урам зориг дотор чинь нэг юм гэрэл асч идэг бол SEO Club Монгол бүх эмэгтэйчүүдэд одоо нээлттэй. Одоо бол манай клуб тааш те 60 гаруй эмэгтэй өөрийнхөө те бизнесийг эрхэлдэг маш мундаг карьертай эмэгтэйчүүд байдаг. Тэр эдгээр дундаас суралцдаг бид нар хоорондоо тий маш их дэмжлэгийг тэндээс авч чаддаг. Тэр ийм гайхалтай хөтөлбөр байгаа. Танд өнөөдөр тий орлого мөнгө байхгүй байгаа бол магадгүй та юу хийхээ мэдэхгүй байгаа бол тий магадгүй та өнөөдөр гэртээ хүүхдээ хараа сууж нөгөө одоо би юу хийх юм бэ гэж байгаа бол эсвэл болвол өөрийн нэг бизнестэй тэрийгээ яаж гоё маркетлж яаж гоё тий ингэж дэлхийн брэнд болгож тий ингэж за бүр дэлхийдээ болио л да ядтаа Монголдо брэнд болох хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр нэг тийм зүйлийг хүсэж байгаа ийм зүйлийг хайж байгаа бол манай SEO Club-д орж ирээрээ.
Тэгэхээр би Нара Томсон багшаар олстой үргэлж бүр ингээд бахархдаг. Тэ ингээд үнэхээр дэлхийн коуч тэр дэлхийн мастер коуч гэдэг чинь гайхалтай юм байна. Тэгэхээр бид нар өөрсдөө мастер коуч, дэлхийн мастер коуч Нара Томсон багшаас суралцсан. За тэгээ дээрэс нь өөрсдөө топ коуч актем тий Америк нэгдсэн улсад төвдөө топ коуч актемээс суралцаад диплом жоод тий баталгаажсан коучуд учраас тий үнэхээр одоо нэг хийж байгаа сургалтандаа амлалт өгч чаддаг. Зүгээр нэг хүнийг л уурдах гэдэг байгаа биш тий. Үнэхээр энэ хүний амьдралыг нэг ч гэсэн хүний амьдралд гэрэл гээгээ тэгээ ийм зүйл болох юмсан, энэ зүйлийг хийчих юмсан. Монголын бүх эмэгтэйчүүд ийм тэгээ бие даасан хүчрэхийг байвал хүүхдүүд нь ямар тий мундаг амьдрах вэ? Тэгээ эр нөхөртөөгөө ямар гоё аз жаргалтай амьдрах вэ? Ямар гоё өөртөө ихтгэлтэй тий өөрийн гэсэн орлоготой, өөрийн гэсэн зорилготой амьдрах вэ гэдэг зүйлүүдийг сурчсан учраас энийг бүх эмэгтэйчүүдэд зориулмаар санагддаг. Ганцаараа л идэл, ганцаараа л жаргаал, ганцаараа л одоо тий баярлал, баясаад гүгээд байна гэж тэгвэл одоо уйтгартай шүү дээ тий. Миний ихч тий миний найз нар тий миний одоо юу гэдэг ах トゥ ч гэдэг юм уу тий энэ хүмүүс уучраа бодлого байхад би ганцаараа тэр дотор ингээд баярлал гүгээд одоо яах вэ тий. Тэгэхээр энийг хуваалцъя. Энийг одоо ингээд түгээе. Бид нар чинь тэр амар мундаг хүнээс авцсан шүү дээ. Авах бүх юм ингээд сороод ингээд авцсан. Гэхдээ ингээд салж годож аваал та ингээд яваад байдаг. Тэгэхээр энэ зүйлийг одоо түгээх хэрэгтэй шүү дээ. Би ингээд аваад болчлоо гээл те. Авсандаа нэг ухаантай хүүхэн ороод яах вэ те. Авсандаа орохоос өмнө нэг хэдэн хүний амьдралд нөлөөлчихсөн, хэдэн хүний тус болчихсон байх юм бол одоо тэр чинь одоо мөртөө амьдарч ийн гэсэн үг үстэй тий амар утга учиртай амьдарч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та нарт маань ийм гоё хүсэл мөрөөдөл байдаг болвол тий Сёклууд маань нэг дээрээ Нара Томсон багштай уулзрах ганцхан боломж тэндэл байгаа. Багш маань одоо бүх сургалтуудаа ингээд зогсоцсон. Яагаад тэгэхээр бид нар тэрийг нь хийдэг болсон учраас. Тэгэхээр багшийн маань дуу хоолой сонсомоор байгаа бол тий тэнд л уулзна. Тий. Бас манай багшийн дуу хоолойг сонсомоор байгаа бол Club House дээр эерэг цэнэг гэдэг бидний подкастууд байгаа. Тэрийг бас орж сонсороо. Тэгээд манай багшаас нэр ундраг тэг бүхэл юмны ундраг мастер спикер тэгээд манай одоо коуч нараас спикерийн програмыг төгсөөд ямар гоё хөгжиж जैन. Дээрэс нь бас манай багш аягүй юм хурдтай хүн те. Надад нөгөө би чинь жоохон удаан дуу 50 дэх хүн болохоор юм хурдтай энергитэй хүнтэйс үнэхээр зогсож байгаа юм чинь өөрөө ирэхгүй багштай уучлаарай. Багштай хичээлдээ орохоор ингээд баг нэг юм хурдтай бол хий бүтээ гэж догдлоод нэг их орондоо хов нэмэр оруулах нэг ч гэсэн хүний амьдралыг өөрчлөе гэж айгүй гоё юм урамтай зоригтой болчдөг, энергитэй болчдөг тий. Yes. Тийм тэгээд Яг үнэ. Энэ чинь нөгөө үйлдэл хийлэгдэг коуч. тий. Бизнесийн хөтөлбөр тэгээд бас хувь хүний хөгжил хоёуланг нь ордог тийм ээ манай багш 7 хоногт 2 удаа бид нартай уулздаг тий. Тийм учраас Яг клуб гэдэг чинь өөрөө хувь хүний хөгжил бие даах чадвар. Ерөөсөө бие даах чадварыг л өстэй айхтар сайн өгдөг. Чамайг санхүүгийн орлого тий тэр амьдралаа аваад явах чадамж дээрэс нь гэр бүлийн чинь харилцааг бас давхар аваа явчихдаг гэсэн үг байхгүй. Тэгээ хоёр дахь өдөр болохоороо яг бизнесээ ярьдаг. Бид нэрээс жинхэнэ тэнд дотор бизнес буцалж जैन тий. За 5 дахь өдөр яаж ийнө гэхээр бид нар яг нөгөө гэр бүлийн тий амьдралын нөгөө нэг бас тулгуурууд байгаа шүү дээ тий. Өөр хүүхэд бид нар чи эмэгтэй хүмүүс тий хань ижил тэгэл ингээд одоо бүхэл сэтгэл зүйн асуудал тий биеийн эрүүл мэндийн асуудал одоо юу л гэдэг энэ зүйлүүд болдог. Тэгэхээр сайклуб зөвхөн багш маань ганцаархнаа багшлаад байд юм бишээ. Энэ болохоор дэлхийн тэр мастер коучуд бидэрт орж ирж лекц илтгэлээ тавьдаг. Бид нэр дэлхийн коучудтэй тий дэлхийн тэр мундгуудтай суралцдаг. Нэр гайхалтай. Энд бол нэр орж ирсэн хүн өөрчлөгдөхгүй байхаа чи харъя гэдэг чиг тий. Нэг тий чи энэ дотор орж ирээд өөрчлөхгүй байгаа бол зүгээр ядч байсан нэг тийм бүр амар тийм сэтгцийн л асуудалтай юм байна. Тэ нөгөө нэг гинтл авцсан юм байна. Тэ бүр ингээд юм мэдрэл муутай өвчтэй юм байна гэдэг хүн л өөрчлөгдөхгүй байж магадгүй. Тэгнээс тэ хүн л юм бол ажны удаан байна уу тэ тэр ямар байна уу өнөөдөр ямар нөхцөлд байж байгаа чинь хамаагүй эндээс өөрчлөгдөхгүй тийм бүтээгдэхүүн гэж байдаггүй. Манай багш ч өөрөө тийм вирус ахгүй юм. Хажууд нь зогсгол юм бол өөрчлөгдчихдөг. Тэ баг л дөө хаадаг сонсохоор л өөрчлөгдчихдөг юм хүн байгаа. Тэгэхээр зөв нэг хүнийг шүтэн бишрээд ингээд тэ дахин шүтээд байна. Энэ нэстэ буруу нэг юм оо шашны үзэл мүзэл за ийм юм ерөөсөө байдаггүй байгаа шүү. Энд ямар шашин шүтлэг тэр тэ оо тэр үндэстэн ястан тэр ерөөсөө хамаагүй байдаг. Энд юу яриад байгаа вэ гэхээр хүн ерөөсөө амьдралыг ч өөрчилж өгсөн хүнтэй үнэхээр талрах юм байна. Яг үнэ.
баярлт юм байна. Бид нар бүгдээрээ Хэвээ талархдаг учраагүй бол тийм. яанаа, хэвээ нэр учирсан нааз болж ямар тий хувь тохиолоор энэ хүн маань ийм Монголоо гэсэн тий Монгол бүсгүүчүүдээ гэсэн сэтгэлтэй юм бэ гэдэг тий энэ зүйл талархаж байгаа учраас бид нар ингэж ярьдаг байхгүй. Үнэн сэтгэлээсээ тэгэхээр ингээ манай багш биднээс чи намайг рекламадад өгөөрэй заа юу маа юу ийм байхгүй шүү дээ. Тийм. Магадгүй тий би таны амьдралыг өөрчилчих юм бол тэг үнэхээр ингээ өөрчлөлт ингэчих юм бол үгүй чи насаараа надад баярж л явна шүү дээ тий нэг очиргүй бүр хэлэхгүй ч гэсэн хүний дотроо ингээд тэр хүнтэй учирсан минь аз уусан шүү гэл тий нэг бодно шүү дээ тэрнтэй л адилхан бид нар бол жоохон илэрхийлдэг болчих бид нар чинь нөгөө нэг тий дотор бодлоо ингээд нэг юм даруухан Монгол эмхтэй мэмхтэй гэж ингэдэггүй одоо зүгээр ингээд шууд илэрхийлцдэг надад гоё байвал гоё байна гэл муухай байвал өстө муухай таалагдахгүй байна гэл явцдаг болсон байна шүү дээ тэр ийм ялгаатай шүү тэгэхээр яг клубд маань орж ирэх хүсэлтэй хүмүүс ороод ирээрээ энэ зөвхөн бизнес яриа зогсохгүй төв хүний хөгжил бие даах чадвар гэдэг зүйлийг ярьдаг. Мгм. Гайхалтай хөтөлбөр. Үнэхээр Тийм. гайхалтай. Би бүр онгод орчдөг шүү дээ. Багшаа хөтөлбөрт орохоор өстэй хий бүтээгээд айгүй уран зоригтой болоод тэгэл нөгөө хамт олон маань айгүй их урам өгөөл дэмжээл чи мундаг шүү чадчихш шүү гэл ингээд хүнийг ер нь урмаар л авч явд юм билээ шүү дээ тий. Урмын үгээр Yes. дэмжгээр тийм гайхалтай сайхан хамт олонд нэгдэрээ. За тэгээд энэ подкаст нүгээр өндөрлөе. Тэгээд Отгой коучийнхаа 8 сарын 1-нд эхлэх ямар нэртэй гэсэн бэлээ? Чи зогсоохгүй бол төвчөрт хязгаар байхгүй. Яа Чи яасан. өөрөө зогсон. Тий. Чи өөрөө зогсоох хүчин чамд байгаа. Тэр ресурс, тэр бүх боломж нь нөөц нь чамд байгаа. Яагаад зогсоогоод байгаа вэ гэдэг тэр гамшиг, тэр хүлээс нь бас чам дотор байгаа. Тэгэхээр чи энийг өөрөө зохицуулахгүй болвол төвчөрт бол хязгаар байхгүй шүү. Сална гэж насаараа ярьсаар хагаад өгч байгаа хүмүүс байна. Амар харамсалтайгаар. Тэгэхээр би салалтыг дэмжиж байгаа юм биш. Зүгээр амьдарч байгаа юм бол ийм сална гэсэн бодолтой амьдрна гэдэг чинь өөрөө ямар өрөвдөл юм бэ? Тэ? Амьдарч байгаа бол амьдрна гэсэн бодолтой амьдрах хэрэгтэй тий. Тэгэхээр тэр бодол орж ирэхгүй шүү дээ бид нар. Тэгэхээр тэрийг нийт шин шийдэх хэрэгтэй. Тэгээд амьдарч байгаа бол амьдрсан шиг амьдрах хэрэгтэй. Тэхийн тулд та нарт ийм баг шарах хэрэггүй маа. Энээс ерөөс салчих гэдэг тэр зүйлийг л ярих гэдэг юм. Тэгэхээр би бол үйлдэл хийлгэнэ. Тэ 5 хоног дотор энэ шийдэгддэг манайхаа. Бид нар ч өөрөө ийм асуудалтай ороод багштайгаа уулзраад энийг шийдсэн байхгүй юу? Тийм шийдэж чадсан. Би бас нэг юуныхаа 3 хоногийнхаа биш 5 хоногийн хөтөлбөрийнхаа 3 дахь өдрийнх нь хичээлийг орсны дараа манай ангийнхан үнэхээр өөрчлөгдөж байгаа юм чи юу нөгөө нэг хохирогчийн сэтгэлгээ гэдэг нэг буруу нөхөртэй суучиж ингээд энэ мархиталтай асуудалтай гэдээ орж ижсэн хүмүүс чинь өстой айгүй өөдрөг болсон энэ SEO клубд орё энэ гэсэн явж шít. Тэгэхээр нөгөө нэг сургалтанд орж ямар нэгэн хэлбэрээр өөрийнх нь яг хуучин амьдралаар амьдраад байхаар нэг л цирклээр ингэж амьдрал яваад идэг. Тэгэхгүй гаднаас нэг коуч хараад өө та чи ингэж байгаа юм биш үү? Ингэгээл тэгчээчтэй гэж хэлэхээр өө нэрээ тийм биш тэгээд нэг юм амархан хүний амьдрал нэг гоё юм нэг амархан шийдэгдээд нэг өөрчлөгдөд нэг тийм зөв голдор руу орчиж байгаа байхгүй тий. Үнэхээр гайхалтай. За тэгээд Отгой коучийнхаа сургалтанд нь амжилт хүсье. Тэгээд дараа бас амар амгалан гэр бүл подкастт таныг зөндөө олон дахиж урьнаа. Маш их баярлалаа. Баярлалаа даваа коуч. Даваа коуч маань ч гэсэн удахгүй те бас гоё сургалтаа эхлэх нэ штэ. Тэгэхээр энэ коучүүдийг ингэж сонгох тийм шүү манайхаа. Коучүүдийн ерөөсө дуу хоолой энерги гэдэг зүйл нь танд таалагдж гинүү татагдж гинүү гэдэгт л байдгийг. Магадгүй миний үг аягүй хурц байж болно те. Тэгэхээр ингээд эмзэглэж болно. Тэ таны шарахыг би триггердэж магадгүй. Тэгвэл даваа коучийн энэ тэ гоё эмхтээлэг тэ нэг юм уян тэр нэг үнийг бүүэлсэн гоё юм дуу хоолой биш тэ. Энэ тань таалагдж байгаа бол та даваа коучтэй л ажиллах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Хэрвээ миний нэг юм ядаргаатай хурцтэй нэг илээ балаа юмд ингээд татагддаг бол тэ ингээд намайг сонгочдөг гэсэн үг. Тэгэхээр энерги нь таарж байгаа хүнээсээ л хүн суралцдаг юм аа. Тэгэхээр коучүүдээ ингээд сонгочдог. Тэгэхээр даваа коучийнхан бас удахгүй болох тэр юу тэсэн ядаа хүлээе. Тэ ингээд гоё штэ. Та нар өөртөө ажиллаад ирэхээр тэ юу наадам юу цагаан сар гэдэг шиг юм болдог байхгүй тэ нэг ингээл дотор инээд хүрээл ингээл нэг юм ингээд санаанд багтаалтай ингээл за гэл тэ нэг ийм мэдрэмжүүд та асар гоё шүү. Тэгэхээр амьдарч байгаа бол манайха амьдарсан шиг амьдрий. Тэгэхээр даваа коучийн сургалтанд тэ даваа коучтой татагдж байгаа бол даваа коучийн энэ хийдэг подкастуудыг сонсоод танд үнэхээр таалагддаг бол яагаад ч юм бэ энэ сонсоход танд айгу тийм тухтай аятайхан байдаг бол энэ бол даваа коуч таны коуч гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр коучүүдийг ингэж сонгодгийн дээрээс ниш гэдэг зүйлийг нь аягүй сайн анзаараарай. Тэгэхээр ниш гэдэг нь болохоор юу вэ гэхээр тэр хүний даваа тулцсан зүйл байдаг байхгүй юу. Даваа тулцсан айлт амжилттай даваа тулцсан. Зовж, уйлж, нэг твчиж давсан биш. Амжилттай давцсан.
аргыг нь олцсон. Оо эндээс чи ингээл гарчт юм биш гэдэг ямиг олцсон. Тэр зүйлээрээ хүмүүс коучуд нийшилдэг байгаа. Тэгэхээр нишийг нь сонирх, за дээрэс нь энерги дуу хоолойг нь сонирхорой. Тэгэл өөрийнхөө таалагдж байгаа, татагдж байгаа хүнд одоо холбоо барих нь шүү дээ тий. Тэгэхээр та нар маань өөрсдөө мөнгө тастаа мөнгө мөхстэй гэж бодоагүй л бол тэгээ бид нар үхэн шүү дээ. Манайхаа өнөөдөр маргааш хизээ мэдгүй багдгүй 20 30 жилийн дараа үхэн тий. Үхэхдээ та ад жаргалтай амьдраад үхсэн байна гэж сэтгэл хангалуун ясаа тавих тийм боломжтой мó боломжгүй мó гэдгээл өөрөөсөө асуучих. Тэгмээр байгаа мó үгүй мó гэдгээ бас өөрөөсөө асуучих тий. Тэгэл хэрвээ үнэхээр яс тэгмээр энэ би станер амьдрсан шиг амьдраад гоё ад жаргалтай тий. Ингээд юм халуун дулаан бүлээн байж байгаад би ста ингээд үхмээр байна гэж байгаа бол тэгэл сонголтоо хий. Хэрвээ сквад би уйлал дуулаад ингээл гадаа гарч ирэх хүн болоод гэрт орж ийм хүн болоод нөхөртөө гомдоод тэгэл нөхрөө муулаад тэгэл ингээл ад жаргалгүй уйлсан дуусан нуусан хаасан тий магадгүй өөр хүнтэй явсан ийм амьдралыг туулмаар байна. Энэ л надад таалагдаад байна гэдэг. It's okay зүгээр хэвээ энэ таны сонголт. Тэгэхээр сонголтоо хийгээрэй манайхаа. За. За урсж байгаа шүү. Мгм. За атгах коучтой маш их баярлалаа. Сонголтоо зөв хийгээрээ зөндөө олон топ коуч академийн баг хідэн чинь баг 60 хүрж байгаа хаа тий. 60-аад коучийн баг 30-аад нийтдээ ах шиг юм тий. 30-аад коуч би одоо ээлжлэл энэ амардан гэр бүл подкастнда өрөөд хүмүүстэйгээ танилцуулаад байна гэж бодож байгаа. За маш их баярлалаа. Амжилт хүсье атгах коуч. За баярлалаа. Баярлаа. Урьсанд баярлаа.